За манай хадам аавын хувьд гэх юм бол анх 2018 онд улаан хоолой хортой хавдар буюу 4-р зэрэгтэй гэдгээр онцлогдчихсэн. За тэгээ бидний хувьд болохоор нөгөө хагалгаанд бол орохоос татгалзчихсэн. Аль болох хагалгаанд оруулахгүй гэд тэгээд одоо нөгөө химийн болон туяан эмчилгээгээ бол тасралтгүй хийлгүүлээд бол тухайн үед бол явж исэн. Зовирууд гэх юм бол ядарч сулдаад дээрэс нь одоо нөгөө хоол идэхдээ айгүй их арган, горон тийм ээ одоо гахах ч юм уу тэр зүйл айгүй их ажиглагддаг байсан байхгүй. Тэр чинь бас айгүй зовиртой. Тэгээд бид хэд ч аавыг тархлаад унгааж болохгүй юм биш үү? Тархлаад дэмжих юм гээл. Тэгээ бид хэд чинь за ер нь амин чанар аав өөрөө уух дуртай байгаад байна нэгдүгüрт тийм ээ. За дээрэс нь яг бидний бодож исэн одоо химийн найрлагагүй гэдэг ч юм уу тийм энэ яг судлаад хайгаад байсан зүйлүүд маань байж исэн болохоор би тэд одоо 18 оноос хойш өдний хүртэл өрөөсө таслахгүй хэрглэж исэн. Би хаана өвдөхгүйд ирж байгаа биеийн тэнхрүүлэх шаардлагатай нэг хүмүүс байгаад идэг та тийм хүмүүст одоо цаг хугацаа битээ алдаарай гэж л зөвлөмөрөө энэ амин чанар уургийг хэрэглүүл сайн шүү. Би тэд чинь бас ингэсэн юм аа нөгөө хайсан гэж хэлээд байгаа шүү дээ. Яг ямар бүтээгдэхүүн хэрэглэх вэ гэдэг тийм ээ. Ядаж л нэг юм химийн орч найрлагагүй юм хэрэглэчмээр байна шүү дээ тийм ээ. Тэгээд нэг жоохон хайгаа явж байхдаа бас хугацаа жоохон алдсан болов шууд бас энийг мэдчихсэн бол хэрэглээ явж исэн бол их зүгээрээсэн болов гэж би хувьдаа бас боддгийг. Тэгээ одоо ингээд манай авч одоо 60 гарцсан хүн шүү дээ. Заавал өвдсөн хойноо ууг шаардлага бол байхгүй ш. Тийм үстэй өөрчлөн сэргийлэх зорилгоор би тэд за ээж та ингээд ногоо уургаа ингээд хаа нэг одоо яадгийг ядардаг сүлддэг тэр хаврын өдрүүдэд ингээд та уугаад агаарай гэд ингээд бид нар бас зөвлөждөг байхгүй. Тэгэхгүй бол бас нэг айлаас чинь 2-3 уураг зэрэг аваад уухаар чинь бас боломж нь хэрэглээ. Ямар ч тач одоо аавынхыг л тасдахгүй шүү гэд бид чи хоорондоо ярьдаг байхгүй. Манай аав чи одоо өөрөө хөдөө орон нутгийн хүн байхгүй юу. Тэгээ манай хоёр чи хот хүрээ газар орж ирэхээрээ за нөгөө амин чанар уурга авъя гэд хүргэл дээр бид хэд чинь нөгөө нэг байнга хэрэглэгч болцсон хүмүүс чинь зүгээр яриад уцтаал аваад очино. Гол нь бас аавын оншин дээрээ оншинноос бодлооч тэр юм уу бас зарим бүтээгдэхүүн ингээд таарахгүй байх ч гэдэг юм уу те уухад эвгүй амттай ч гэдэг юм уу те тийм зүйлүүд бол ерөөсөө энэ амин чанар дээр ерөөсөө харагдаагүй. Тэр нь бас аюу том даваа талтай. Улаан хоолой хавтартай хүн чинь бас эвгүй амттай бид нар ч хэрэглүүлэхгүй шүү дээ тий. Одоо бид хэдий хамгийн одоо жаргалтай байгаа мөч гэх юм бол эмчээсээ сайн байна. Мундаг байна. Тань шиг одоо ингэж явж байгаа хүн ховор биш үү? Таны өстө асаргаа сувилгаа дээрээс нь нууж байгаа идж байгаа юм чинь бас нөлөө байна гэдэг аюу ам сайтай. Одоо бидний хүсэж байгаа зүйл чи одоо тэр шүү дээ. Эмчээсээ сайн байна гэдэг хариу сонсох гол нь шинжилгээний хариунууд маань сайн гарах. Одоо өвчнгүй бол жаргалтай гэдэг чинь л тэнд болж байгаа байхгүй. Хэрвээ өвдөд зовоод ингэ явдаг байсан бол бас хэцүү шттэ. Амарсанд аавыг харахаар бас нөгөө сэтгэл айгүй сайхан байгаад идэв. Одоо нөгөө гороож мороогоод идэг гэд би сая хэлжсэн шттэ. Тэр маань ерөөсөө бараг байхгүй шахуу болцсон. Тийм саяхан бас шинжилгээгээ өгсөн юм аа. Тэгсэн чи айгүй сайн гарсан байх шүү гэж тэгжсэн. Одоо өрөвсөл бол байхгүй байгаа. Тийм. Ягаад гэвэл бид хэд чинь нөгөө тархлааг нь унгаахгүйгээр сар болгон тогтмол уулгах хэвээр юм уулгаад яваад байгаа байхгүй юу? Одоо энэ амин чанар гэд. Хэрвээ эн чинь бас нэг явцын дунд тасалтаад наан цаана гэдээсэн бол бас асуудалтай байхыг үүсэхгүй шүү дээ, тийм ээ.